Байцгаана уу? Та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийнхөө бичлэгээр 2025 оны 10 дугаар сарын 16-ныхаа зурхай мэдээллийг суулганд хүргэх гэж байна. За тэгэхээр өнөөдөр нар маань Чинлүүрийн ордод байна. Сар маань Арслангийн ордод байна. Харин Хилэнцгийн ордод Ангар гариг маань, Бууд гариг маань, Хар сар маань гуруула хамт байгаа. За тэгээд энэ гурван маань гуруула хамт байгаас гадна сарлууга square буюу одоо тийм хатуу энерги буулгаж байгаа гэсэн үг. За хатуу энерги маань нэг талаараа бидрийг айгүй их ингэж юмд хүчтэй байгаараа хүчилдэг тий. Өшөө дээрээс нь анхааралтай байгаараа амаргүй шүү, даваа байгаа шүү, давааг туулах хэрэгтэй шүү гэдэг ийм мэдээллүүдийг, энерги мэдээллүүдийг биднэрт өгдөг учраас цөмөрөө өнөөдөр нэлээд ухаалаг байх шаардлагатай юм өдөр байна. За тэгэхээр өнөөдрийн маань те бархас байдаг гариг маань иргэшээж байгаа. Энэ пүрэв гариг маань улбар шар өнгө айгүй ээлтэй байдаг байгаа. Улбар шар өнгө маань болохоор одоо 7 хүрд дээр ярих юм бол 2 дугаар хүрдийг одоо идэвхжүүлж яадаг өнгө. Гэхдээ цаагаараа болохоор бидний 5 дугаар хүрдний суур өнгө нь болдгоо. 5 дугаар хүрд маань болохоор бидний хоолойн чакра тийм ээ хоолойн төв энергийг идэвхжүүлдэг өнгө. Гэхдээ улбар шар маань болохоор бидний яг хоолойн төв рүү очихыг хүсэж байгаа, зорж байгаа тэр энергийг өөрөө идэвхжүүлдэг байгаа. Яг 6-аараа ингээд гаригаараа авч үзэх юм бол бархас бод гаригийн маань оранжийн энэ өнгө нь болохоор биднийтэй үрдийн ад жаргалыг бэлэгдэж байдаг, иргэшээж байдаг ийм өнгө юм байгаамаа. За өнөөдөр тэгэхээр анхаарах жилдэнгүүд маань болохоор хулган жилдэнгүүд маань байгаа. Цөмөрөө тэгээд анхаарах идэрхтэнгүүд маань болохоор бидний ам байгаа. Ам байгаа учраас цөмөрөө амаа гимтэй, амаараа унав, буйлаа, зөсөө буйлаа, хазав тийм ээ. Ерөнхийдөө ам орчим айгуу таам анхааралтай, хайртай, гамтай өнгөрөөвөл сайн байгаа. За одоо тэгээд цөмөрөө харж байгаа шүү дээ. Одоо бүхэл бүтэн 3 том энерги маань гуруула хилэнцгийн ордод. Хилэнцгийн орд маань цаагаараа мис ажилбар гэдэг энергийг бас агуулж яадаг учраас өнөөдөр ямар тааш мис ажилбартай бол хутга төөнөөртэй, зүү төөнөөртэй холбоотой энэ ажилбаруудад нэлээд нухацтай, нэлээд болгоомжтой хандвал хэрэгтэй байгаа шүү. За тэгээд цөмөрөө лаас авах юм бол одоо ялангуяа улбар шарангийн лаасаа бол маш сайн Арслангийн ордод манай сар маань байгаа тийм ээ. Тэгээд уулус газар шоройгоо аргадаж дахих зөөлөл тийм үйлдэл хийвэл маш сайн яагаад тэгэхээр бууд гариг маань, ангар гариг маань, хар сар маань гуруула уус махбодод болох одоо хилэнцгийн орддоо байгаа учраас энэ ордоос сөрөг холбоосыг үүсгэж байгаа учраас энэ зан үйлүүдэд маш ээлтэй хэрэгтэй байдаг байгаа. За тэгээд ялангуяа энэ өдөр маань цөмөр 13 цагаас хойш нэлээд болгоомжтой юмд хандах хэрэгтэй. Яагаад вэ гэхээр сар маань те ерөнхийдөө одоо энэ холбоосуудаа таслаад, холбоосуудаас салаад их тийм барьцгүй болох учраас цөмөр маш бодолтой ялангуяа эсгэл хөдлөлөө маш сайн хянах хэрэгтэй байгаа шүү. За тэгээд нэмээд хэлэх юм бол цөмөрөө хэлж ярих үгэндээ те бодолтой андээ ухаалаг бай, дүнэлтээ зөв гаргая, гар хөлөө болгоомжтой, жолоо барихтай болгоомжтой, дүрмээ дагая, элдв янзын одоо зөрчил, маргаан, аваар ослоос хүртэл одоо болгоомжтой хандах хэрэгтэй, өөрсдөө хамгаалах хэрэгтэй. Тэгээд хар сар маань те хилэнцгийн ордод байгаа энэ үед цөмөрөөс хүний зөөл рүү бас шунахгүй байхыг бодох хэрэгтэй. Тэгэхээр мөнгө санхүүтэй холбоотой, банк санхүүтэй холбоотой юм далд ажиллагаатай холбоотой бүх зүйлсээ цөмөрөө маш нэхуур, маш болгоомжтой хандахад илүүдэхгүй ийм өдөр байгаа шүү. За ингээд та бүхэндээ голлох те нөлөөлж байгаа энерги мэдээллийг хүргэлээ. Тэгээд бүгдээрэнд нь амжилт хүсье. Өдрөө сайхан засаад, өдрөө сайхан өрөөгөөд бид нар ингэж өдрүүдээ сайхан даван туулах хэрэгтэй. Дандаа хэлдэг шүү дээ өдрүүд маань муу өдөр гэж байхгүй. Зөвхөн тэр өдрийн энерги хатуу байна уу, зөөлөн байна уу, ухарж байна уу, шулуун байна уу те өөр хоорондоо ямар уялдаа холбоотой байгаас хамаараа тухайн өдөр маань болдог учраас өдрүүд маань хэтий хатуу байсан ч гэсэн цөмөрөө зөөлөж амьдрах хэрэгтэй. Тэгэхээр нэгдүгээрт яаж зөөлөх вэ гэхээр цөмөрөө залбирлаа үлдэн штэ. Одоо алтан наран минь те Чинлүүрийн ордод байгаа учраас бидэндээ хайр, харилцаа, гоо сайхан эд баялагийг харамгүй хайрлаарай. Эв нэгдлийг хайрлаарай гэж одоо залбирна. Сар маань Арслангийн ордод байгаа учраас цөмөрөө те бидний дотоод одоо өөрийгөө гих амиа бодох тэр одоо хүсэл шунал минь тэнцвэртэй байгаасай хит битих одоо эгодоо
одоо хавтаж те хитрхи хэмээн бити хүчлээсээ айгу зөөлөн уян хатан байж өөрийгөө гаргаж өөрийгөө элдоход харуулаарай гэх мэт. Тэгээд мэдээж хэрэг бууд гаригтай холбоотой гэх юм бол бууд гариг маань те одоо хүмүүсийн хар цагаан хилэмс холуур байгаараа хамгаалаарай гэж залбирх хэрэгтэй. Ягаад тэгэхээр энэ хилэнцгийн ордны чинь энергитэй бууд гаригтайгаа ингээд сөргөөр холбогдоод сардлуугаа явчихаар чинь аягүй их тийм хар цагаан хилам идэвхжих боломжтой байхгүй юу? Хилам үүсэх боломжтой гэсэн үг. Тэгэхээр зөвмөрөө хилам холуур байгаарай гэж бас залбирж явах хэрэгтэй юм өдр байгаа. За тэгээд дараагийн залбиралд ямар үг холбоотой хэрэгтэй байх вэ гэхээр ангар гаяг маань хилэнцтэй холбоотой байгаа те тэндээс хардлуугаа сүрэг эрчим холбогдож байгаа учраас элдв янзын аваар осол те зөрчил маргаан зодоон зохион бүхэн холуур байгаасай гэж залбирах хэрэгтэй. За тэгээд нэмжлэх залбирал гэх юм бол бидний харс артай минь холбоотой байгаа. Энэ болохоор бидний дотор байгаа айдас, дотор байгаа хүсэл шунал дандаа тийм хар зүйлээс холуур байлгаж зөв зүйл рүү тэг гэрэл хийгээтэй зүйл рүү холбож өгөөсэй гэдэг ийм залбирлуудыг бид нар хийхэд хэрэгтэй юм өдр байгаа шүү. За ингээд та бүхэндээ гол мэдээлэлүүдээ хүргэлээ. Баярлалаа. Баяр та.